Сайн байна уу? Links Tarot байна. За, энэ удаагийнхаа мэргээр болохоор түүний дараагийн үйлдэл алхам буюу романтик тал руугаа чиглэсэн олон нийтэд зориулсан тийм уншлага байгаа. Зурган дээр харж байгаачлан 3 групп байгаа. Та тэгээд энэ 3 группээс бичлэгээ зогсоож огаад сонгоод ороод ирээрээ. Цаг болон бусад мэдээллүүдийг комент болон description хэсэгт үлдээсэн байгаа. Тэндээс шууд цаган дээрээ дараад группээ сонгоод ороод ирэх боломжтой шүү. Баярлалаа. Сайн байна уу? 1-р бүлгийнхаа маань тавтай морилно уу? За одоо уншлагаар нь болохоор шууд одоогийн байгаа байдлыг нь хараад тэгээд энэ бүлгийг сонгосон хүмүүс маань үзэж байгаа хүмүүс нь ямар хүн байна, тэгээд яг асууж байгаа хүн нь ямар хүн байна гэдгийг эхлээд харж өгнө. Тэр нь болохоор яг тийм энергийн шалгалтын зорилготой хийгдэж байгаа гэсэн. За тэрний дараагаар бол түүний таныг гэх мэдрэмж бодол. За тэгээд түүний зүгээс яг тань руу хийх дараагийн үйлдэлийг нь хараад өгнө. За одоо болохоор яг одоогийн хоёрын байгаа нөхцөл байдал ямар байна вэ гэд харсан чинь за яг энэ таны асууж байгаа харилцааны хувьд бол тийм юу гэх юм бэ? Тэнцвэртэй харилцаа байна гэх юм уу? Яг сэтгэлийн хувьд гэсэн үг. Нэг нь нөгөөдөө хайртай бол нөгөөх нь ч гэсэн нэгэндээ хайртай. Тэгээ бие биендээ юм харилцсан хайр дурлалын сэтгэлтэй хүмүүс байна гэж би бол харж байна. Гэхдээ хэдийн юм нэг харилцаа нь яг одоогийн нөхцөл байдалд юм нэг баланстай байгаа мөртлөө бас нэг балансгүй байгаад байгаа юм шиг. Яг энэ ингээ хайр дурлалын сэтгэл нь байгаа мөртлөө бие биендээ гаргах цаг заваа жоохон зохицуулж чадахгүй ч байгаа юм шиг бол харагдчихээн л да яалтчгүй. Нэгэнтэйгээ тогтмол уулзаж чадахгүй байгаа, эсвэл ажил хичээл цаг зав нь болохгүй байгаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү шалтгааны улмаас бас та хоёр сүүл үед жоохон хол зайтай уулзсан байж магадгүй. Эсвэл бүр ингээд уулзаж амжихгүй яваад байгаа байж магадгүй. Гэхдээ яг нөгөө нэг хайр дурлалын бие бинийгээ гих сэтгэл нь бол байгаад байгаа хэрнээ яг ийм 3D ертөнцийн материаллык ертөнцийн болохоор ингээ бие биентэйгээ хангалттай уулзаж чадахгүй, хангалттай цаг зав гаргаж чадахгүй. Яг тиймэрхүү тал дээрээ тэнцвэр нь алдагдчихжээ гэсэн үг. Тэрнээс биш бие биендээ харилцан сэтгэлтэй гэхээр уг нь бол маш гоё байгаад байгаа байхгүй юу? Та бас хэрвээ эргэлзэжсэн бол одоо юу гэх юм? Нөгөө хүндээ би таалагддаг болов эсвэл надад энэ хүн таалагддаг болов уу гэд нэг тийм нэг талын хайр дурлал байх үе, эсвэл ингээ нэг талаасаа юм сэтгэл гарсан харилцаа байх үе дээ гэж айж байсан бол үгүй байна. Яг ингээ харилцан бие биендээ сэтгэл гаргаж чаддаг тийм хүмүүс байх шиг байна. За одоо болохоор энд яг ямар хоёр хүн байгаад байна вэ гэд харсан чинь за энэ бол яг таны энерги гэсэн үг. За энэ маань бол таны асууж байгаа хүний энерги гэж хэлж болно. Гэхдээ хэрвээ энерги нь ингэ солигтой гараад ирсэн байх юм бол тэр ч гэсэн зүгээр байдаг шүү гэдгийг харуулмаар байна. За тэгээд та болохоор яг одоо яг энэ харилцаа руугаа хангалттай чиглээд явах тийм зориг бол маш их байна. Шууд та бас өөр айгуу тийм маш тийм шулуун шудраг юмыг амар хоошин тавьж суух дургу ингээ хиймээр л санагдвал шууд ингээ зориглоо хийгээд ороо явцдаг. Тийм хүн байх шиг байна. Гэхдээ та бас тийм амар завтай байгаад идэг хүн бол биш. Маш олон талд маш олон ажил амжуулдаг, маш олон зүйлсийг амжуулж гүйж идэг тийм хүн байх шиг байна.
ерөнхийдөө бол нэг үгээр бас маш ажилсаг гэсэн үг л дээ. За тэгсэн нөгөө хүний энерги маань болохоор жоохон балансгүй, тэнцвэргүй харагдаж байна. Уг нь бол ийм далайн яс мэлхийгээд амар юм гой хүзэр гарч ирсэн. Гэхдээ буруу хараад гараад ирсэн байна. Тэгэхээр таны асууж байгаа хүн чинь амьдралдаа яг одоо жоохон тэнцвэрээ олж чадахгүй байгаа. Альва зүйлсийг хооронд нь ингээд зохицуулаад цогтон авч яваад тэгж амьдарч чадахгүй байгаа. Эсвэл яг одоо юу хий өөрийгөө жоохон ойлгохгүй байгаа. Амьдралынхаа зорилгоо жоохон ойлгохгүй байгаа. Зүгээр яг окей би өнөөдөр тийм юм хийх ёстой, маргааш тэгэх ёстой, нөгөөдөр тэгэх ёстой гэж байгаа болохоос яг миний амьдралын зорилго бол тийм гэд өөртөө хангалттай тийм итгэлтэй болоогүй хүн байх шиг байна гэх юм уу. Ерөнхийдөө бол тиймэрхүү зүйл бол мэдрэгдэж байна. Тэгээд энэ хүн маань бас амьдралдаа яг одоогийн байдлаар жоохон сэтгэл дундуур бас байж болзошгүй байна. Ерөнхийдөө бол амьдрал нь яг бүрэн боссон гэж хэлж чадахгүй. Тэгвэл яг амьдралаа босгохгүй явж байгаа эсвэл амьдрал нь ингээ босоо явж байгаа юу гэдгийг ингээ бүрлдээд явж байгаа гэх юм уу. За окей, энергийн шалгалт нь бол ерөнхийдөө иймэрхүү байна. За одоо болохоор түүний таны гих бодол мэдрэмж нь ямар байна вэ? За окей, ойлгомжтой. Энэ хүн маань хувийн амьдралдаа маш олон зүйлсийг зохицуулах гад явж ийн. Тийм ч болохоор энэ хүн өөртөө яг өөрийнхөө бодол мэдрэмж тиймэрхүү юмнуудаа яг анзаараад тунгааж суугаад бодоод явах тиймэрхүү цаг зав бол ерөөсөй байхгүй байгаа юм шиг харагдаж байна. Хэдийн энэ хүн танд сэтгэлтэй байж болох ч гэсэндээ тантай цаашдаа яах их тиймэрхүү тийм алсын хараа бүр тийм холын ирээдүг одоохондоо ерөөхдөө хараагүй байх шиг байна. Харах нөхцөл нь байхгүй байх шиг байна. Эсвэл танаас тийм хангалттай окей бит хоёр ингээд цугтаа байж болох юм байна гэсэн тийм итгэл найдварыг бас хангалттай авч чадаагүй байж болцшгүй харагдаж байна. Тэнгүүтээ болохоор энэ хүн маань бас өөрөө нэг тийм жоохон сэтгэлийн шарахтай гэмээр ч юм уу нэг тиймэрхүү юм байгаад байна л та. Тэр нь болохоор ингээ хүнд бүрэн итгэж чаддаггүй эсвэл ингээ хүнд итгэхэд хэцүү байдаг гэдэг утгаараа энэ хүн маань бас өөрөө маш тийм бие даасан хүн байх шиг байна. Тийм бие дааснаас гадна энэ хүн бас нэг альва зүйлийг яг зориулж төлөвлөөд явах юм бол энэ хүн маш тийм нухацтай сериусны чухал байдлаар хүлээж авч хандаж чаддаг учраас ер нь бол яг нэг үгээр бол энэ хүн хоёрын хооронд юмд маш дургүй хүн байна. Тийм болохоор яг тантай харилцаагаа цаашаа ингээд өргөжлүүлэхээ шийдсэн байвал ерөнхийдөө бол маш удаан хугацаанд бодсон маш тийм ёстой л нэг сайн муу бүх талын харгалзаж аваад үзчихсэн аль хэдийнэ ингээд А төлөвлөгөө, Б төлөвлөгөө, С төлөвлөгөө гэд ингээд бүгдийг л яг толгоонд гаргachаар хүн байна. Одоо тэгээгүй байгаагийн шалтгаан гэвэл ерөөсөө л тантай ингээ харилцаа нь яг бүрэн дүрэн хөгжиж амжаагүй байгаа. Эсвэл та хоёр хоорондоо бүрэн дүрэн ойлголцоогүй байгаа. Та хоёрт дахиад тийм мэдэх ёстой нууц ч гэдэг юм уу, бие биендээ хэлэх ёстой зүйлс байгаа болохоор
ерөнхийдөө бол энэ харилцаа маань одоогоор маш тийм удаан үе шатлалтай дээшилж иж болохоор байна. Тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс маань бас харилцаад яг ингээд чатлаад жоохон удсан ирнэ, яг нөгөө сэтгэлийн төвшөнд ойлголцсон, мэдрэмжээрээ ойлголцсон гэдэг юм бол бага зэргийн дутуу байж болзошгүй байна. За эсвэл бүр энэ хүнтэй танилцаад удаагүй чатлаад удаагүй байгаа бол бас яг тиймэрхүү тайлбар бас байж болно. Гэхдээ энэ хүний таныг гих мэдрэмжийн хувьд бол одоо маш тийм одоо юу гэх юм, та ингээд амьдралд нь маш том тийм өөрчлөлтийг авчирсан юм шиг санагдсан. Магадгүй энэ хүн танаас ингээ өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжүүдээ мэдэрсэн байх боломжтой. Баяр баясгал, уйтгар гуниг байсан ч гэсэн яг тэр бүгд яг таны хүчин нөлөө бол заавал ингээд тодорхой хэмжээгээр байгаа гэж энэ хүн маань үзэж байгаа юм байна. Тэгэхээр та бас нөгөө хүнийхээ хувьд яг сэтгэлийг нь хөдөлгөөд бол амжсан юм шиг байна. Ялцч юмдсан. Хөөх энэ хүн чинь нэрээ ийм хүн байсан юм уу гэж боддог ч юм уу. Эсвэл хөөх нэрээ ийм хүн байдсан биш үү, байж болдсон биш үү гэх амар тийм гайхшруулсан маягийн сэтгэл төрүүлсэн байж болцсошгүй байна ерөөхдөө. Тэгэхээр энэ хүн маань бол одоо яг харилцаандаа ингээд жоохон ойлгомжгүй юм шиг байгаад ээж магадгүй л дээ. Гэхдээ яг энэ хүний ойлгомжгүй байгаа байр суурь нь ерөөсөө ингээ энэ харилцааг тоглоом гэж хүлээж аваад байгаад бол ерөөсөө биш ээ. Зүгээр тийм юу байна гэх юм уу? Энэ хүн угаасаа амар тийм хөнгөн хумгай хүн бол биш байх шиг байна. Яг нэг төлөвлөл хамаг сэтгэл цаг зав бүх юмаа зориулж чаддаг болохоор энэ хүн маань ерөөсөө л энэ харилцаагаа яг яаруулахгүй, хурдлуулахгүй яг цагийн юм цагт нь болно. Би бол ингээ яарахгүй байна гэсэн байр суурьтай байна. Хэрвээ үнэхээр та цаашдаа таалагдаад бүр илүү таалагдаад одоо таалагдж исэн бол хайртай болол гэдэг ч юм уу, хайртай байсан бол гэрлэх санал тавиад явахыг бол энэ хүн маань бол маш ихээр хүсэж байх шиг байна. Тантай бас тийм гэрлэж болох юм байна, гэр бүл болж болох юм байна гэсэн тиймэрхүү потенциалыг олж харсан байж болзошгүй. Цаашдаа ч гэсэн энэ хүн маань бас харахыг хичээх байх гэж бодож байна миний зүгээс бол. За энэ асуултын хүрээнд бол миний хэлэх юм болчих шиг боллоо гэж бодож байна. За одоо болохоор дараагийн үйлдэлийг нь энэ урд хийсэн санагдаж байна. Окей, Ace of Wands гарч ирсэн байна. Энэ хүний маань тань руу гих дараагийн үйлдэл бол маш их тийм зоригтой үйлдэл болно. Маш их тийм зориг шаардсан, эрч хүч шаардсан. За магадгүй та хоёр харилцаа холбоог жоох удцсан бол, за эсвэл уулзаагүй удцсан бол хоёлаа өнөөдөр гоё болцоонд явах уу, маргааш гоё болцоонд явах уу гэд гинт амар тийм маш их тийм эрч хүчтэй орж ирж ин гэх юм уу. Ерөөдөө бол ингээд тань руу хийх гэж байгаа үйлдэлүүдэд маш их тийм төлөвлөлтөө орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бас тийм амар санаандгүй гэж би бол хэлж чадахгүй юм байна. Санаандгүй бол биш, энэ хүн яг за болзоонд асууж байгаа бол за болзоогоо хаана хийх үү, яаж хийх үү, танаас болзоонд урьхаа яаж асуух уу гэд тиймэрхүү юмнууд дээр маш тийм нарийн ширийн төлөвлөгөөтэй хамаг юм ингээд толгойдоо бодцоо орж ирэх нэ.
Гэхдээ энэ хүнд бол жохон цаг хугацаа хэрэгтэй. Тийм. Яг жоохон цаг хугацаа гэдэг нь бас нэг амар тийм удаан бол биш. Ерөөдөө бол маш тийм хурдан үйлдэлгээд ороод ирэхээр бол харагдчихээн. Тэгээ тэнгүүтээ болохоор энэ хүн яг тань руу ингээд үйлдэлгээд тэ хоёлоо уулзах уу болцох уу юу гэдгийг хоёлоо уцаар ярих уу гэдэг ч юм уу. Яг тийм үедээ бол маш тийм мэдрэмжээ дагсан гэх юм уу? Мэдрэмжээ дагаад эсвэл яг танд ингээд байгаа сэтгэл зүрхээ ер нь бол таны талаар ямархуу бодолтой байгаа мэдрэмжтэй байгаагаа өөрөө дахиж нэг анзаарч үзээд мэдрээд за тэгээд орж ирнэ гэж бол ерөөдөө гарч ирж байна. За окей, тэгвэл би нэг өдрөөр хизээ гэдгийг асуугаад өгье. Хизээ байх вэ? Хэрэг хугацаанд нэгдэх өдөр гэдэг өдөр гарч ирж байна. Нэгдэх өдөр маш тийм чухал ээж магадгүй. Swap ideas, seek advice. Gemini 3-7 хоногийн дараа эсвэл дотор за хамгийн удаандаа бүр 3 сарын дараа эсвэл дотор тэрнээс цаашаа бол нэг амар тэгж харилцах холбоогүй удаад байна гэж бол ерөөсөө орж ирэхгүй байна. Ягаад ч юм хамгийн удаандаа л та хоёр бие бинийгээ 3 сар ажиллаад хүлээх боломжтой. Тэрнээс цаашаа үнэхээр ойлголцохгүй байвал ерөөхдөө бол тийм харилцаа нь цаашид ингээд өргөлжлөхгүй байх магадaltaй. Нэгдэх өдөр гэхээр тантай холбогдох өдөр байж магадгүй, эсвэл танаас тийм чухал зүйл асуух өдөр байж магадгүй, эсвэл та хоёрын хувьд зүгээр нэгдэх өдөр гэдэг өдөр бас чухал байж болзошгүй юм шүү. За нээлттэй уншлага маань энэ хүрээд ерөөхдөө бол дуусж байна. За нэмэлтээрээ дахиад яг хизээ ямар үед за тэгээд та хоёрын харилцаанд яг юу саад болоод байна вэ гэдгийг нь харж өгөөд за тэгээд таны талаас ерөөхдөө бол яг одоогийн нөхцөлд юу хийвэл зүгээр вэ? Зүгээр ингээд хүлээгээд хараад байж ах уу эсвэл ямар нэг үйлдэл хийх ёстой юу гэдгийг нь харж өгөх байгаа шүү. За бичлэгийн маань энэ хүртэл цаг заваа гаргаад үзсэнд та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. За сайн байна уу? 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань тавтай морил. За одоо хэдүүлээ болохоор шууд одоогийн байгаа байдал нь тэгээд энэ бүлгийг сонгосон хүмүүс маань ямархуу хүмүүс байна вэ? Бас таны бодож байгаа хүн чинь өөрөө ямар хүн байна вэ гэдгийг харж өгөөд за түүний таныг их мэдрэмж бодол тэгээд дараагийн үйлдэл гээд иймэрхүү бүтцтэй хийхтгэхэр байгаа. За та хоёрын харилцааны одоогийн байгаа нөхцөл байдал гэвэл нэг амар тийм өөлөд байх зүйл байхгүй. Яг л нэг тийм гоё тогтвортой яг би бинийхээ хажууд байж чадж байгаа. Эсвэл ингээд би бинийгээ крашлжсэн ч гэсэн маш тийм үнэнчээр крашлж байгаа байр суурьтай байна гэх юм уу? Яагаад тэгж хэлсэн бол яагаад ч юм тэгээд ороод ирлээ. Тэгэхээр энэ бүлгийг сонгосон хүмүүс маань яг нөгөө хүнтэйгээ бас харилцаад ч юм уу би бинийг таньж мэдээд бас удаагүй байж болно. За одоогийн байгаа нөхцөл байдал нь бол иймэрхүү байна. За одоо болохоор та өөрөө ямар хүн байна вэ? Энэ болохоор яг та тэгээ нөгөө хүн гэхдээ
зарим тохиолдолд энэ хоёрын энерги нь яг солигдоод гараад ирэх боломжтой учраас та яг өөртөө аль тохирж байгаагаар нь хүлээж аваарэ гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр заавал нэг нь нөгөөхтэйгөө одоо юу гэх юм. Заавал энэ хүзэр нь энэ тэр гэсэн тийм дүрм журам байхгүй учраас аль болох тийм нээлттэй байдлаар хүлээж аваад үзээрэй. За таны хувьд бол та бол ерөөхдөө гүрүүл гэдэг амьтан гарч ирсэн байна. Гүрүүл гэдэг амьтан маань өөрөө маш тийм дасан зохицох чадвар өндөртэй гэж харж байгаагаар минийхээр бол та бол маш тийм хүмүүсийн ая ивийг оллоод харьцаж чаддаг маш тийм харилцааны чадвар өндөртэй хүмүүс байж болно. За эсвэл яг амьдралч чинь юуш болж исэн гэсэн тэрийг ингээд даваад тулаад гарц гаргалгаагаа маш тийм амар хялбар байдлаар олцдог. Тиймэрхүү гоё зан чанар эсвэл тийм бэлэг гэх юм уу? Тиймэрхүү зүйл танд байна. Тэгэхээр бас нэг бодлын энэ харилцаа хаашаач иргсэн гэсэн та яг өөрийгөө аваад гарчхаар бол санагдаж байна миний хувьд. За тэгсэн нөгөө хүн маань болохоор ийм амар баавгай гэх юм зүйтэй тийм баавгай гарч ирсэн байна. Ер нь бол маш юм хүчрхэг хүн, маш тийм эрэгтэйлэг энергийн дамгайлсан хүн байна гэх юм уу. Баавгай гэхээр яг энэ загсаа зуучаад явж байгааг энэ харвал маш тийм ажилслаг байж болно. Маш тийм амжилтыг хөөдөг хүн байж болно. Надад болохоор яг энэ баавгай энэ загсыг олох гэж яг ингээ хитэн цаг усны хажууд, голын хажууд ингээ байсан юм шиг бол санагдаж байна. Тиймээс яг таны асууж байгаа хүн эсвэл зүгээр л яг энэ энергитэй таарж байгаа хүн маань маш тийм ажилсаг, эрч хүчтэй байх боломжтой. За одоо болохоор түүний таны гэх бодол мэдрэмж гээд харсан чинь за цөөхөн хүмүүсийн хувьд бол энэ хүнтэй яг шинээр танилцаагүй яг ингээ өмнө нь холбоотой байсан үнийг асууж иж болно. Гэхдээ яг дийлэнх хүмүүсийн хувьд бол нэг тийм шинэ хүнтэй учирсан болов гэж би бол харж байна. За тэгээд нөгөө хүн маань таныг юу гэж боддог вэ гэхээр та хоёрын яг амьдралын хэв маяг, үг ярианы одоо тэр ашиглаж байгаа байр байдал, ярианы хэв маяг гээд тэднэр нь ингээд бүгд ингээ бүр ингээ шал өөр бүр яг ингээ эсрэг хүмүүс гэж ерөөхдөө бол харж байх шиг байна. Хоёрын дунд ялгаа маш ихтэй, гэр бүлийн хүмүүжил нь өөр, амьдарч өссөн орчин нь өөр гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ялгаануудыг бол нөгөө хүн маань бол аль хэдийнэ ажиглаж олж харсан байна. За тэгэнгүүтээ одоогоор бол яг тийм амар хайр дурлалын сэтгэл дэвэрч гарч ирээд үүсээд байх гэхээсээ илүүтэйгээр нөгөө хүн маань таныг өөрт нь хэр сайн, хэр хантай тийм ер нь бол таныг ямархуу хүн байна вэ гэдэг талаас ч маш их тийм ажиглалт хийж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ хүн маань өнгөрсөндөө маш их зүйлийг туулж давж гарсан байна. Маш их тийм авна гэж бодоогүй сэтгэлийн шархуудтайгаа нүр тулаад эсвэл тийм амьдралын хэцүү зүйлстэй нүр тулаад үзээд тэр дайнасаа ингээд арай хийж гарч ирээд одоо яг ингээд буцаад үндийгөөд өөрийгөө олоод явж байгаа хүн байгаа болохоор энэ хүн бас нэг бодлын дахиж тийм токсик харилцаанд байхыг ерөөсөө хүсэхгүй байх шиг байна.
Токсик харилцаа гэхээр яг найз нөхдийн хувьд байсан ч тэр гэр бүлийн хувьд байсан ч тэр тусмаа хайр дурлал дээр бол ер нь бол маш тийм эрүүл харилцааг хүсэж байгаа хүн байна. Танаас бол тэгээд түрүүний миний энэ хэлсэн энэ ялгаанууд нь бол энэ дундаа яг ингээ бүгдээрээ энэ хүний хувьд нэх амар чухал биш ч гэсэндээ яг ганц нэг одоо юу гэх юм энэ хүний хувьд үнэт зүйлс нь яг таныхтай нийлж таарж гинөө гэдгийг энэ хүн яг одоогор бол яг тиймэрхүү юмн дээр анхаарлаа хандуулад байх шиг байна. Тэгээд ерөнхийдөө бол цаашдаа тантай ирээдүйн потенциал гэдэг зүйлийг харахыг хүсэж байна. Яг одоогор ингээ харилцаа хэрвээ нэг амар өсөж дэвшиж хөгжөөгөө байгаа ч гэсэндээ тантай хаяа нэг тийм ирээдүйд бит хоёр ийм хосууд болвол ийм болох бах та. Ийм хүмүүс юм чинь нэг иймэрхүү хүмүүс болж гарч ирэх байх та. Бит хоёр бие биендээ тийм юмараа тохирно, тийм юмараа тохирохгүй гэд маш олон тийм зүйлсийг бодсон юм шиг бол санагдлаа. Тэгээд одоогоор бол энэ хүн таныг бас маш тийм бие даасан хүн гэж харж байна. Гэхээр энэ хүн маань бас өөрөө бас маш тийм бие даасан хүн байх шиг байна, ялцчихгүй. Тийм болохоор энэ хүн өөрөө тийм бие даасан болохоор өөршгөө бас адилхан тийм гоё бие даасан хүн хайж байгаа гэх юм уу? Ер нь л хайж байгаа гэх юм цаашаа зүгээр ингээд ийм илүүд үзнэ гэсэн үг. Тэрний хажуугаар энэ хүн маань бас маш тийм ирээдүйн зориг тамтай хүн байх боломжтой. Тийм болохоор бас яг хайртай болсон хүнээсээ одоо юу гэх юм байж үгүй мэн. Энэ хүн яг хүнд ингээ хайртай болохоос өмнө яг одоо нөхцөл байдлаар яг бүх сайн муу ааш зан давуу тал сул тал ямар хуу хандлагатай ямар хуу зоригтой өөртөө хэр анхаардаг юм байна гэ бүх юмыг харж үзсний дараагаар яг ингээ сэтгэлээ нээдэг гэж гарч ирж байна л та. Тийм болохоор яг одоогоор одоо юу гэх юм таныг тийм таньж мэдэх үйл явцтай явж байгаа гэх юм уу? Хэрвээ таалагдвал энэ хүн харилцаагаа дуусгах гээд ерөөсөө нэг тийм амар төтлөө татлаа гэд байхгүй тиймэрхүү ааш зантай жоохон шулуун шударга талтай хүн байх шиг байна. Хэрвээ та бүр ингээ үнэхээр таалагдах юм бол энэ хүн цаашдаа тантай бас ирээдүй хараад явхад бол нэг амар тэгж асуудал бол байгаад байдаггүй юм байна гэж миний хувьд бол харж байна. За одоо болохоор дараагийн үйлдэл нь юу байх вэ гэд. Маш сонирхолтой. Энэ харилцаанд болох дараагийн үйл явдал гэвэл та хоёр ингээ бие биендээ сэтгэлээ илчлэх магадлал маш өндөр байна. Бүр маш өндөр байна. Надад яг ийм өгнөд орж ирж байна л та. Яг ингээ би чам тайртай гэсэн чинь зөрүүлээд ингээ би чам тайртай хэлж байгаа. Тэнгүүтээ ирээдүйд ингээ би чиний хажууд төвшөг толгууртай байх хүн чинь баймаар байна. Би байж чаднаа. Намайг ингээд зүрх сэтгэл рүүгээ оруулаач гэж байгаа юм шиг амар тийм гоё мэдрэмж байна л та. Тиймэрхүү үйл явдал болох бол магадлал бол маш өндөр байна. Энийг би худлаа зохиож мохоож яриаггүй яалчгүй хүзрэн дээр ингээ буугаад ирж байгаа юмыг би барь яах чаргагүй. Маш гоё үйл явдал тохиолдож байгаа бол харагдчихээн.
би биэндээ яг сэтгэлээс гадна цаг цав мөнгө төгрөгөөр юу байдیں۔ Тэг зориулж болох бүх юма зориулаад үзье гэж байгаа юм шиг бол санагдлаа миний хувьд. Гэхдээ яг энэ сэтгэлээ хэлчихэж байгаа байдал нь гэх юм уу, ягаад ч юм надад нэг жоохон нэг тийм яг тухайн үедээ орчноо жоохон мэдрээгүй, эсвэл цагаа жоохон мэдрээгүй ч гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар жоохон нэг тиймэрхүү байж магадгүй. Гэхдээ энэ бол ерөөсөө тийм бүр амар тийм сул тал мал бол ерөөсөө биш. Дараа нь ингээд инээлтэд үлдэхээр тийм дурсамжтай үлдэж болохоор байна. За тэгээ би Oracle-оос бас ингээ хизээ юм бэ гэж асуусан байгаа. За тэгсэн чинь яг үнэндээ энэ хүн яг та яг энэ хүнд ингээ бүрэн дүрэн таалагдаад нөгөө хүн маань хүлээн зөвшөөрчвөл яг өнөөдөр ч танд ингээ сэтгэлээ илчлээд тхий явж болно гэж бол гарч ирж ин. Тэгэхээр бас ингээ хизээж байж магадгүй гэсэн үг. Гэхдээ 2 өдөр гарч ирсэн нөгөөх нь болохоор 6 өдөр эсвэл 6-7 хоног гэхээр одоогоос нэг сар хагасын дараа юм уу да, бас нэг энэ харилцаанд нь яг ингээд үйлдэл хийгдээд маш юм чухал үйл явдал болж болцсохгүй байна. За тэгээд за нээлттэй уншлага маань бол энэ хүрээд дуусч байна. За одоо би нэмэлтээрээ болохоор дахиад хизээ гэдгийг тодруулаад асуугаад өгнө. Хизээ гэдэг дотроо болохоор амьдралын яг ямар үед яг энэ үйл явдалд өгсөн үед яг амьдрал нь яг ямархуу байх вэ, яаж таньж мэдэх вэ гэдэг талаас нь гаргаж өгнө. За тэгээ харилцаанд нь яг одоогоор юу саад болж байна вэ гэд. За тэгээд яг үзэж байгаа хүнийхээ хувьд яг одоогоор нөгөө хүн рүүгээ үйлдэл хийх үү эсвэл хүлээгээ сууж авах уу, аль нь илүү зөв бэ нэ гэдгийг ерөөхдөө харж өгөх байгаа. За тэгээд цаг заваа гаргаад бичлэгийг маань үзсэн баярлалаа. Хэрвээ нэмэлтийг маань авах бол би комент тэгээд description хоёрт заавар үлдээгээд өгье. За тэгээд баярлалаа. Баяртай. За сайн байна уу? 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо болохоор хэдүүлээ эхлээд одоогийн байдлыг нь хараад ямархуу хүмүүс ерөнхийдөө энэ бүлгийг сонгосон байж болзошгүй байна гэдгийг нь яг энергийн шалгалтаар нь хараад өгөөд. За тэгээд дараа нь түүний таныг гих дараагийн бодол мэдрэмж, тэгээд дараагийн үйлдэлийг нь хараад өгнө. За одоо болохоор хэдүүлээ одоогийн байдлыг нь харах юм бол одоо яг би биндээ яг сэтгэл зүрхээрээ хандж байгаа гэхээсээ илүү би бинтэйгээ маш тийм логик ухаанаар яг л нэг тийм бизнес хамтрагчууд шиг харьцах гад байгаа жоохон тиймэрхүү тал байна гэх юм уу. Ерөнхийдөө бинийхээ хувийн орон зай хөндлөж байгаагийн хажуугаар өөрөөсийнхөө хувийн орон зайг бас давхар ингээд хөндлөж өгч байна. За нэг үгээр хэлбэл яг 2 биендээ ингээд давж болохгүй зураасыг зураад өгсөн байгаа гэсэн үг. За тэгээд эндээс харах юм бол бас энд бас гэр бүл болох потенциалтай хүмүүс бас байх шиг байна, байж болцсохгүй байна. Бас энэ яг таны асууж байгаа харилцаанаас гэр бүлийн харилцаагаар дуусах магадaltaй бас тийм харилцаа байж болзошгүй байна. Эсвэл цөөнхийн хүмүүсийн хувьд аль хэдийнэ гэр бүл болцсон хүмүүс бас асууж явах боломжтой. За одоо болохоор 2 байгаа амтныг харах юм бол нэг нь дельфин буруу гарч ирсэн, нөгөөх нь энэ боссын гээд ийм нэг өхөр бух төрлийн амтан байдаг гэх юм уу. За тэгээд энэ бол таны асууж байгаа хүн. Гэхдээ зарим тохиолдолд бол энэ хоёрын маань энерги нь яг ингээд зөрөөд гараад ирсэн байх боломжтой байдаг шүү гэдгийг
анхаараарай. Тиймээс ер нь бол аль болох нээлттэй аваад үзсэн зүгээр байт юм дөө. За та бол яг энэ Queen of Swords-ийн энергитэй бол маш тийм дүхэн гарч ирсэн байна. Яг тэгэхээр энэ Delphine гэдэг үзэр маань, Delphine гэдэг амьтан маань өөрөө маш тийм хөгжилтэй, ухаантай, маш их тийм playfulness ихтэй амьтан байдаг тийм ээ. Тэгэнгүүтээ энэ буруу хараад гараад ирчихээрээ та одоогоор яг амьдралдаа жоохон хөгжилдөж чадахгүй эсвэл ингээд жижигхэн зүйл байсан ч гэсэн хитрхи их тийм хитрүүлсэн маягаар нухацтай хүлээж аваад маш тийм жижигхэн асуудлыг том болгоод ч юм уу тиймэрхүү стресстэй шаардлагагүй юм дээрээ стресстэйд жоохон тиймэрхүү байгаад байж болзошгүй байна. За тэнгуүтээ нөгөө хүн маань болохоор боосон гээд уг нь бол бас маш тийм эрч хүчтэй амьтан байдаг. Үхэр бухны төрлийн амьтан гэхээр тайлбарыг харахаар ерөнхийдөө бол ингээ миний амьдрал маш юм гоё зүйлсээр дүүрэн байдаг. Би ингээ амьдралдаа талархаж гин гэдэг үзэр маань буруу арга гараад ирсэн байна. Тэгэхээр энэ хүн маань бас амьдралдаа яг юу чухал тэнгуүтээ өөрийнхөө үнэт зүйлс тиймэрхүү чухал зүйлсийг яг арай ойлгож амжаагүй явж байгаа хүн юм болов гэж харлаа. Тэнгуүтээ энэ группийн маань энерги нь ерөөхдөө эхний групптэй бол маш төстэй гарч ирж байна. Тэгэхээр та хэрвээ нэгдүгээр группыг сонгох гээд эргэлзээд байсан бол бас тийшээ ороод үзвэл танд бас хэрэгтэй шаардлагатай мэдээллүүд байж болзошгүй байна шүү. Тэгэхээр одоогоор бол хин хинэн нэг нь ийм өөртөө хитрхи ийм хатуу хандсан байгаа байр суурьтай. Нөгөөх нь болохоор ийм одоо юу гэх юм амьдралын үнэт зүйлсийг ойлгоогүй байгаа. Тэр тусмаа өөрийгөө арай ойлгоогүй байгаа тиймэрхүү мэдрэмжтэй бол байна. Тэгэхээр энэ хоёр маань харилцаан дээр яаж гарч ирэх вэ гэхээр нэг нь харилцаандаа хитрхи хатуу хандах гад нөгөөх нь болохоор харилцааныхаа яг нөгөө чухал гэсэн зүйлсийг ойлгож чадахгүй яг тиймэрхүү нөхцөл байдал үүссэн байх бол боломжтой байна. За одоо болохоор түүний таныг гих бодол мэдрэмж энэ группыг сонгосон хүмүүс маань бас нэг тийм танилцаа дуудаагүй ч гэх юм уу тиймэрхүү хүмүүс бас байх өндөр магадлалтай байна. Ерөнхийдөө бол яг тэгэхээр би биний таньж мтээгүй эсвэл тийм таньж мэдэх хангалттай цаг хугацаа гараагүй ч юм шиг миний хувьд бол санагдлаа. Ягаад ч юм тэнгуүтээ нөгөө талаас болохоор яг таныхаас шал ийм эсрэг энергитэй байна л да. Яг энэ Queen of Swords буруу арга гараад ирсэн байна. Энэ группыг сонгосон хүмүүс маань ихэр төлөө асуусан байж магадгүй. Ягаад ч юм тэгж орж ирлээ. Яг тэгэхээр ирээдүйдээ гэр бүл болох потенциалтай. Тэгснээ одоогийн байгаа энерги нь бас нэг тийм дутуу илүү хоёр ингээ нэгтцсэн юм шиг. Яг тиймэрхүү шалтгаануудын бол бас энэ харилцаа нь ихэр дүүлийн харилцаа бас байх боломжтой байна. Тэнгүүтээ яг яаж мэдж байна вэ гэхээр та ийм Queen of Swords шиг маш юм юу гэх юм шулуун шудраг жоохон хатуу альваад ер нь бол маш нухацтай ханддаг гэж байгаа бол нөгөө хүн маань яг шал эсрэгээрээ маш тийм хайнга байх боломжтой. Хайнгийнхаа хажуугаар маш тийм зөөлнөн хүн байх боломжтой.
байгаад байна. Тэнгүүтээ бас яг тантай ингээд ирээдүй харъя гэдэг ч юм уу, ирээдүйн потенциал харъя гэхээр нөгөө хүнд маань одоо арай нэг цаг нь болоогүй ч байгаа юм шиг, эсвэл яг таныг бүрэн таньж мэдээгүй гэж үзэж байгаа учраас ерөнхийдөө тантай бол тийм амар холын ирээдүйд төлөвлөх гэхээсээ илүүтэйгээр зүгээр л яг ингээд одоогийн нөхцөл байдал яг тиймэрхүү юмнуудаа ажиглаа сууж байгаа. Ялангуяа таны хэлж байгаа үгсийг чинь болон гаргаж байгаа үйлдэл тэгээ ер нь аливаад яаж ханддаг юм байна гэдэг хандлагыг чинь бас нэлээ түлхүү давуу авч үзэх гээд байж магадгүй төрлийн хүн байна. Ерөнхийдөө бол тиймч болохоор энэ хүн одоо юу гэх юм, өмнө нь бас ингээ хайр дурлалын амьдралдаа ч юм уу жоох юм сэтгэлийн дарамттай байсан байж болцсохгүй, эсвэл ингээд хайр дурлал гэхээр л жоох ингээд төвөгшөөгөөд явцдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлсийг давж туулж гарсан бол энэ удаагийн харилцаагаараа буюу одоо энэ тантай байгаа харилцаагаараа ерөөсөө нэг тийм сэтгэлийн дарамт айгу бага мэдрэхийг хичээж байгаа. Энэ хүн бас өмнө нь хайр дурлалтаа яг ганцаараа сэтгэл гаргасаар агаад яг өмнө нь байсан харилцаа дууссан байж магадгүй. Тийм болохоор бас яг юу үгүй танд дурлаа дунарч тусах гэхээсээ илүүтэйгээр таныг бас өөрт нь хандтай байна уу үгүй байна уу те, өөрт нь ер нь ямархуу байдлаар харьцаж гин гэдэг талаар ерөөдөө илүү их ажиглаж байгаа гэсэн үг. Яг тэгэхээр энэ хүн дахиад тийм нэг талын сэтгэлтэй хайр дурлал юм уу юм харилцаанд нэг л хүн ингээ бүх үүргийг өөрсөн юм шиг тийм мэдрэмж авахыг бүр огтоосоо хүсэхгүй байгаа юм байна. Уг нь бол та бол энэ хүн маш их таалагддаг байх магадлал маш өндөр байна. Та бол нөгөө нэг яг л нөгөө хайгаад идэг одоо юу гэх юм, яг л нөгөө хайгаад идэг тайп гэдэг лөө сонирхлын хүн байх шиг байна. Яг таны нөгөө хүсэж байгаа энэ хүний хүсэж байгаа өсний засалт нь яг танд иж идэг нөгөө хайгаад идэг гоё хувцастай хүн гэдгнээс ингээ та байж идэг те, эсвэл ингээ маш ухаантай хүн хайдаг гэжсэн бол тэрэнд нь яг ингээ бүгдэнд нь л яг ингээ нийцээд байгаа юм шиг нөгөө хүнд маань санагдаад байгаа болохоор бас яг яг хитрхи сөрөг юм дээр нь төвлөрөх гэхээсээ илүү бас тиймэрхүү юмнуудыг чинь бас нэлээд харж үзсэн байна. Ерөнхийдөө бол таны гаднах төрөгч тэр доторх зан чанар тиймэрхүү юмнууд чинь тэр энэ хүнд яг таалагдаж байх магадлал бол маш өндөр байна. Ерөнхийдөө ингээд яг ингээд за энэ л яг нэг миний хүсээд байсан хүн байна да, миний хайгаад байсан хүн байна да гэдэг ч юм уу. Нөгөө хүн маань бол танаас яг тийм мэдрэмж авдсан байна. Харилцаан дээр энэ хүн нэг тийм хайн хандаад байгаа ч юм шиг, эсвэл нэг тийм таныг тоохгүй байгаа ч юм шиг, яг тиймэрхүү ааш зан нь бол энэ нөгөө нэг яг хайр дурлалтай холбоотой, яг энэ айдастай холбоотой байна гэх юм уу. Тэрнээс биш энэ хүнд бол та бол яг л байгаагаараа л таалагддаг, яг л нөгөө хайгаад байсан хүн болохоор бас яг таныг одоо юу гэх юм, тантай харилцаагаа яг дуусгахыг хүсэхгүй байгаа ч гэсэндээ одоогор бол яг ингээд ирээдүг харж чадахгүй арай болоогүй байна. Гэсэн ер нь бол тиймэрхүү бодол мэдрэмжтэй байгаа юм байна. Тийм болохоор энэ хүн ойрын хугацаанд ч юм уу ерөнхийдөө бол ойрдоо за эсвэл нөгөө нэг яг харилцаан дээр бүрэн ойлголцоод эсвэл харилцааныхаа чухал зүйлсийг танаас олж харна гэсэн зүйлсээ олж харахаас өмнө бол ямарваа нэгэн тийм чухал шийдвэр гаргах ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бол
ерөөсө харагдахгүй байна. Энэ харилцаанд бас ингээ маш тийм хайнга байгаад байгаа юм шиг хэрнээ яг үүндээ дотроо бол маш тийм нухацтай хандж байгаа хүн бол байна шүү гэдгийг хэлэх нь зөв байхаа. За одоо болохоор дараагийн үйлдэл. За гээд харсан чинь дахиад Queen of Swords гарч ирсэн байна. Hanged Man гарч ирсэн байна. За энэ хүний яг дараагийн үйлдэл нь яг одоо юу гэх юм тань руу чиглэсэн гэхээс илүүтэйгээр энэ харилцаа руугаа чиглэсэн байхаар байна. Харилцаагаа дахиж тунгааж бодож үзнэ. Юу болж гин, юу болохгүй байна гэдгийг нь бүгдийг нь харах бөгөөд энэ хүн эсвэл өөрөө нэгтэй энэ харилцаан дээр гацсан юм шиг мэдрэмж аваад байвал яг хэсэгхэн хугацаанд ганцаараа байх үедээ тийм дахиад нөгөө харилцаагаа бодно. Миний харилцаанд хараад байгаа үнцэг маань зөв байна уу, буруу байна уу гэдгийг ерөөхдөө шалгана гэсэн үг. Яг бодит байдлыг шалгана, өөрийнхөө бодол мэдрэмжээ бас давхар шалгана энэ хүн маань. Тиймч болохоор энэ хүн энэ харилцаагаа арай өөр өнцгөөс харах гэж оролдоно. Одоо энэ Hanged Man гэдэг шиг энэ яг дүүрлэгдсэн байгаа хүн яг ингээд чигээрээ яг ямар боломж байна, ямар үнцэг байна гэдгийг харж чадахгүй байсан болохоор энэ хүн яг ингээд модноос дүүрслэгдээ толгоогоо буруу харуулчих юм бол надад юмнууд өөр харагдах болов уу гэж бодсны үндсэн дээр ингэж ерөөхдөө модноос өөрийгөө уяад дүүжлээд гэх юм уу тэгээд толгоогоо доошоо харуулж агаад яг нөхцөл байдлыг дахиад сайн ажиглаад эн чинь ийм байсан юм биш үү, тэр чинь тийм байсан юм биш үү гэд маш их тийм дүгнэлт анализ хийж гинэ гэсэн үг. Энийгээ бол таны амар тэгж ийлмэл бол гаргаад байхгүй байх. Ерөнхийдөө бүгдийг ингээд дотроо бодож тунгаахаар шинж хандлагатай байна. Тиймээс энэ хүн яг бас яг тантай ярилцах гэдэг шийдвэрийг гаргахаас өмнө энэ хүн яг юу ярмаар байгаа, юу хэлмээр байгаа тэр бүгдээ энэ хүн өөрөө эхлээд бодож тунгаана гэсэн үг. Тэнгүүтээ энэ дараагийн үйлдэл нь хизээ байх вэ гэд асуухад бол Хумхын орд гэсэн өдөр гарч ирж байна. Одоогоос 11 7 хоногийн дараа гэхэр чинь 3 сарын дараа юм уу? 3 сарын дараа эсвэл дотор яг энэ харилцаа маань яг цаашаа яг үе шат дээшлээд явах боломжтой. За эсвэл яг шууд Хумхын ордны үйлрэл бас байх боломжтой. 1 сарын 20-оос 2 сарын 18-ны хооронд энэ харилцаан дээр маань тийм хөдлөлт шинжилгээ юу гэдэг вэ? Тийм хөдлөлт, шинжилэлт яг тиймэрхүү юмнууд бол гарах боломжтой юм байна шүү. За окей, ерөнхийдөө бол нээлттэй уншлага маань ингээд дуусж байна. Нэмэлтээрээ би та хэдтэй яг дахиад хизээ байх вэ гэдгийг дахиад тодруулаад өгнө. За тэгээ энэ харилцаанд юу саад болж байна вэ гэдгийг нь харж өгөө. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор та яг одоо үйлдэл хийвэл зүгээр үү, хүлээвэл зүгээр үү гэдгийг хараад өгнө. За уншлага маань энэ хүрээд дуусч байна. Цаг заваа гаргаж үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийн бичлэгээр уулзъя, баяртай.